Донч хаус компани өнөөдрийг хүртэл 400 гаруй амны орон сууц болон 2 хотгоныг барьсан. Онгорцоор дараагийн хотгон барих үйл ажиллагаанд орсон байна. Анхудаа энэхүү сайн үсийн аяныг зохион байгуулж байгаа бөгөөд иргэдээс санал асуулга авч нугасны хатангарчлын өвчтөд санжид хорлоод тусламж үзүүлэхээр болсон. Эмэгтэй хувьд 37 настай 2 хүүхдийн хамт амьдардаг. Нэг жилийн хугацаанд бол эмнэлэг нөлөө явсан. Тэгээд дараа жилд нь бол ерөөсөй байнгын гэртээ. Тэгээд энэ жил бол ээж өөрөө их сэтгэл санаагаар амар өөдрөг байгаа олон хүмүүс ирээ. Тэгээд тэр үгээрээ бас өөр амар эрч хүчтэй байгаа. Тэгээд хат ээж эмнэлэгт нэвтээд бас орчин юугаа өөрчлөөд тэгээд сэтгэл санааны байдал нэлээд дээрдээ тэр нь бас эрүүл мэндэд нэлээд нөлөөлөд байгаа. Одоогоор бүсгүй хатан ээжийн сувлалт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Донч хаус компани хуучин бариад дутуу орхисон байшинг үргэлжлүүлэн барьж өгөхөөр болсон. Донч хаусын хэрэгжүүлж байгаа сайн улсын аянд санжид хорлоо эмэгтэй туслахаар мөн 3 марал групп хамтран оролцсон. Энэ аяны хүрээнд мань бас нэг 4-5 одоо хүнд ингээд туслая гэсэн ард иргэдээс санал ирсэн байгаа. Энэ болгоныг бид нэр одоо фейсбүүкээр дамжуулан ард иргэдээс санал авч алинд нь туслах вэ, алинд нь илүү одоо бид бүгдийн тус тийм өгөөжтэй болох вэ гэж авч хэлцээд энэ санжид хорлоо гэж сонгон найрхан дүүргийн иргэн маань сонгогдсон байгаа. Ер нь 3 марал групп бол нийгмийн ажиллагаанд иймэрхүү ажлуудад нэлээдгүй оролцдог л доо. Энэ ажлын маань нэг хэсэг. Тэгээд бид нар бол энэ үс ийм аянгаас бол ер нь бол хязгаарч одоо гардагдахгүй гэдэг хэлээ. Түүний сувлаас гарахаас өмнө байшинг барьж дуусгахаар шаргуу ажилласаар байна. Донч хаус компани энэхүү сайн үсийнхээ аянг цааш улам өргөжүүлэн ажиллаж олон айд өрхөд халуун дулаан амьдралыг бэлгэлэхээр ажиллахаа мэдгцэн.